эргэлт цагийн мэн таны сэтгэлийн үгийг дамжуулна. Баярлуулж исэн. За одоо л нэг гэж бодсон үе хийжсэн бай. Яг ямар үйл явдал төр тэгж баярлалаа. Бүр анханасаа юу хамгийн их баярлуулж исэн. Анх охинтой болсноо мэдсэн тэр үйл хамгийн их баярлуулж. Ягаад гэвэл удаа хүлээсэн учраас. Тэрнийг гүйцэх том баяр байхгүй. Тэгээ дараа нь баярлуулж исэн юм гэхэлэр ч одоо тэгэл нөгөө voice гэл тэнцээ уралдаанд дандаа ээжийг нэг шаналгаж зоохгүй өөрөө шууд очиод бие дагаалгачаал оролцоод өөрөх хэмжээнд хөрх боломжийн амжилт үзүүлждэг. Нэг тийм байна, тэгмээр байна, ингэмээр байна гэдэг нэг шаналгадаг штеп нэг хүүхдэд тийм байхгүй. Ээж гэж яаж баярлдгийг мэднэ үстэй. Мэднэ л дээ. Надаагаа ил харагдах. Хүний зарим ээж аав чинь хөө энэ гадаа бүр дэвцэж мөвцтэй гэдэг. Тэгээд дотроо баярлдаг. Тэгсээр тэр чинь одоо тэгэл нөгөө нэг тэмцээн уралдаантай чинь холбоотой болол явчих шүү дээ. Хувь хүн талаасаа юу? Хувь хүн талаасаа байх шүү дээ. Ичгээ хизээч бодоогүй хүсээгүй одоо нэг тэх юмсан гэд мөрөөдчихсэн юм хүм энэ төр гэж нүү аваад хүрээд ирдэг ч гэдэм үү. Тийм нэг хайртай шүү гэж дандаа хэлдэг. Тэр мөр чинь баярлалт шүү дээ ичгээ. Ер нь л багасаа дуулаад эсвэл урлагийн сургуульд өөрөө гүйжиж орчоод л явж байхад танд ямар санагдчихсэн? Ер нь багаас та намайг ямар хүн болоосоо, ямар мэрэгчлээ хүн болоосоо гэж боддог байсан? Чинь угаасаа л та хоёр чинь ажигладаг үсттэй. Би ерөөсөө хүүхдийг юу яадаг ээж ихнийг бодлоо гэдэг хэвхэв. Хүүхдийг ерөөсөө тийм мэрэгчлээ бол ийм мэрэгчлээ бол биш хүчилдэггүй. Зөвхөн хүүхдээ ажиглаа л гэдэг. Багаас нь л ажиглана. Айлгартаа албах сэргээ байхаас хүсэл ажиглаж байгаа л тэгэл цэцэрлэгт оруулаад газныг яагаал ер нь хүүхдүүдийн байдал ч мэддэгдээд ирдэг шүү. Тэгэл ажиглаж байгаа л агаагаа дууч болохоор би ч гэсэн доолно штэ гэл тэгэхээр энэ орлогын хүн болох нь дээ гэж бодоо. Тэгэл энэ яг явуулаад үзье гэж бодож илсэн л та. Тэгсэн чил миний өчн тэгэл ахын ч тэнцсэн. Ах чинь тэнцсэн тэгэл өөрөө хараа эндээ явцсан шүү. Тэрэнд нь амар баярлалан өртөө ээж нас өөртөө айгөх. Бухаа гутардаг шүү. Яг тэр нэг сайхан би юу яг ингэ дэмжиэд хүүхдээ улаан гараараа хөтлөөд ингэ яваад чадсангүй дээ. Чадахгүй тэгээ өөрөө ингэ өдөө хэмжээнд яваад ирсэн. Болоо да миний охин л хэлдэг шүү. Яг тэгэхээр нэг ээж нэг өвчтэй байсан шүү. Чи одоо жоохон бараг 3 4 дугаар ингэ. Юу 2 3 дугаар ангисан өвдөжлөө. 2 дугаар ангис өвд. Тэгээ тийм болохоор хүүхдээ дагуулж авч чадаагүй дээ айгу харамстай. Тэгсний өчөнд минийх бас нэг юм жоохон дайчин болсон байж нэг талдаа бас нэг олцтой. Урлагийн эмэгтэй хүний амьдрал нэг бас нэг ороо бусгаа хийдэж штэ. Тэрний хэсэг үеийг л аятайханд авчаасаа л гэж бодож ирсэн. Тэгээл нэг нэр бүтэн л явж байгаасаа. Одоо зөндөө олон сайхан урлагийн эмэгтэйчүүд байна штэ. Гачи сайхан гэр бүлтэй нэр цэвэр яваад өдөө сайхан гэр бүл илгэр шиг гэр бүл болсон. Яг эцсийн дүндээ нэг тийм нэртэй байгаад удам юугаа сайхан үлдээгээд нэр бүтэн нэр цэвэр яваад энэ урлагийн амьдралаа туулчаасаа л гэж боддог шин. Тэгээ өмнө нь университет орж исэн, voice орж исэн. Университет ороход угаасаа жоохон байсан шүү дээ. Тэгээд 15 хавтаа битгүй тэр үеийнхэн дуулахыг сонсохоор ичээд идэгий. Тэр үед одоо би жоохон хөвгт тэгтээ ингээд дуулна ингээд өөрөө ингээд автаа зүг бүртгүүлээд ингээ яваад тэнцээд ингээд явхад танд ямар санагдчихсэн? Би чинь чамд юу гэж хэлчихсэн санаж байна уу? Миний хөө нэг 2 дугаар шат хүртэлчтэндээ орчвол тэгэл болоо дөө гэлдэгчээс үзтээ тий. Тэгэл тэнцэл яваад хаа. За тэнд чинь одоо надаас илүү урлагийн боловсралтай урлагийн мэдрэмжтэй мэдлэгтэй хүмүүс шүүж байгаа юм чинь тэр хэмжээнд нь хүрчил байгаа юм байл бидэд. Аваад ямар амар юм бэ? Хүрчил байгаа юм байл бидэд аваад одоо тэгэл гэж л бодсон шүү дээ. Туулж яснаагаа сонсоо ичнэ гэж үг. Тэр чинь туулдаг л зам шүү дээ. Юунд ичдэг? Хөөх шүү. Тэр чинь хүний түүхээ бүтээж байгаа хүний амьдралын түүх баг. Voice дараад
дэлхийн шоу гэл амар том. Та намайг нэг яаж бүртгүүлснэ гэл нэг яг нөгөө хамгийн анх чинь 3 сарын 10-нд төлөө бүртгүүлэн эхлэн гэчээд тэр өдөр нь явагдсан чинь бүртгүүлэн болоогүй. Тэгээд тэрнээс хойш өдөр болгоо яас нөгөөс ч юус бүртгүүлсэн үү гэл амар тэгж байгаа нэг бүртгүүлээд тэнцээд бас нэг гайгуухан шиг амжилттай тэнцээд яваад чи яхтай ээж нь хэцүүс шүү байсан. Эхлээл орчоол өстэй нэр сайхан дуулчаад гараад ирлээ өстэй. Эхлээл нэг сониндоо өгчлөө гэл тий. Найр гарах чинь буруу тань гэрнэл яад юм бэл таа. Тэгээ ямар ч зүйл чинь болоо найруулад нэг эвтэйхэн болгоо дуулчих байлгүй дээ гэл дуулж. Тэгээл нэг айтайхан болоод дуулаад аваач хөөрхөн бас нэг хүмүүсийн юу аваад гараад ирсэн. Тэрсний дараа жирэмсэн болсон гэж хэлсэн. Ээж нь яллаа. яа. Хэд 2-3 хоног л уйлаад яа энэ тэмцээр энэ ирчээр явцсан бол гэснэ тэр нэг ирж байгаа хөөрхөн амтны чинь бас нэг зайг нь гомдоочмааргүй хүлээгээд авчмаар байдаг. Тэгэл бүгэнд дуулахаас л өөр аргагүйсэн дээ. Тэгсэн чинь өө заа ингээд чи өөдөө ороод дуулахаар гэсэн. Өө заа. За ойлгомжтой. Тэгэхэд нүр яана гэж бодчихсон. Тайз руу гарахын өмнө тайзны хойноос ингээд таны сэтгэл ингээд тань дээр нэг хөтлөгч очиод яриа аваад тэгээ дараа нь миний танд хандаж хэлсэн үг мөг гэд монтажлаад ингээд тийм хүмүүд гардаг штеп. Тэрийг үзээд би тайзны хойно бүр амар уйлсан штеп. Тэрэнд хэллээ. Амар уйлаад бүр ингээд ийм байхад чинь ингэсэн. Гэтэ би яг тэр дууг дуулахад нэг тийм дуртай байгааг өгөх анхандаа. Яг тэр тайзны хойно таныг тэгж ярьж байхад чи гид дундаа дуурлаа тайзан дээр гараад үнэхээр гоё дуулъя гэсэн чинь нөө жирэмсэн учраас амсгаа энэ чинь ирсэн. Нэг там гэжтэй төрөх төгцөө өөхөн шарап гэд дуулах чийсэн үстэй. Дуугийн орчуулаад чи арай болохгүй нэг өөрчлөлтсөн шүү дээ. Тэгэл тэгэхээр амар уйлал гараал хоол ингэж чичирсэн. Яг ингээд ээж сууж байгаа. Би өөр одоо ээж болох гэж байгаа. Тэгээ ээжийн тухайд дуулж байгаа. Энийг би хинт зориулж дуулах уу? За ээжтэй зориулж дуулна. Бас хүүдээ зориулж дуулна гэл. Амар нөх хүнд ачаа нуруунд дээр үүрээд гарч байгаа юм шиг санагдчихсан байхгүй над руу тайз руу гарахад. Тэгэл дуулж исэн чинь ингээ өнгө алдаад болдгоо. Өөрийг тэрийг өөрөө мэдээд байдаг. Яаж өнгө алдах юм бол хоолоо авч чирээд байдаг. Тэгэж тэгж байгаа дуусгаа дараа нь бичлэгээ үзсэн чинь арай л амар өнгө алдчихжээ. Яг тэгэл хасагдаад 7 хоног. Таад надтай зүг ямарч бас баах байлсан тий. Тэгсний дараа. Гэхдээ идэхтэй ээж нь гай гүсэн угаасаа ойлгомжтой шүү дээ. Сайхан төрхөн хүүхдээ сайхан хүлээж авах хэрэгтэй байсан юм шиг. Гэхдээ сайхан хүүтэй болсон шүү дээ би нөгч бод. Урлагийн хүн болно шүү цатгаж аяа. Химжээ ритм амар санагдаж шүү дээ. бүжиглж байгаа нь одоо амар хэвсэлтэй болсон. Дуулахаараа сонсголтой юу? Дуулахаараа сонсголтой. Химжээний хувьд сонсголтой. Би танд ингээд айгүй сонирн байдлаар хүүхдээ босноо хэлжсэн тий. Гинт амар хичээл дээр байж ирсэн. Зориг ороод татар танд хэлсэн байхгүй. Тэгсэн чинь та орой өрөөд уулз. Ганцхан өрөөсөн. Тэгэлсэн чинь ганц сургууль гоохож явж байгаа төгсч чадахгүй гэл уурлж ирсэн. За ингээд миний охин сайхан хүүхдээ төрүүлж. Тэгээд ээж нь аав ээж нь ингээд одоо миний хүүхд гэсэн үг шүү гэл. Тэгэл яг тэр болгон бодогдоо тэр ярилцлага өгч байхдаа гомдож исэн дуучлаар одоо би ингээд ээж болох нэ. Таны мэдэрч исэн зүйлийг би бас одоо ингээд мэдрэх нэ. Таны ингээд яадгийг юу гэмээр намайг хайрладаг шиг тэр хайрыг би ч гэсэндээ одоо ингээд хүүхдтэй бас хайрлах нэ. Би тиймэрхүү юм ярьж исэн. Тэгэл тэрийг өөрөө үзэл таны ярьсан юмыг үзэл. Тэгээд тайз руу уйлчаад гарах ч хэцүү юм лээ. Хамаг юм гэл амьсгаач хөөрөөл хоолойч. Тэмүүлжсэн тэнгэргээ миний ээж дундаа хөх тэнгэрэ багтаага бүэ ихтэл хибүэ гэж дуулана. Одоо ингэ намайг цаашдаа юуг эрхэмлэж одоо юуг одоо зорилгоо болгож ч юм уу те цаашдаа одоо тэгж яваасаа ингэж яваасаа гэж хүсэл тийм сургаал байвал альтноо. Би чамд угаасаа л бүр стендэр баг маань бол хэлсэн үттэй багаас чинь цаг барь
цаг барьж бай. Цагийг яс барьж бай. Тэгээ юм бити хойш нь тавьж маргааш гэж. Тэгээд зорьсон нэг л барайл авсан бол тэр чигт нь хийж дуусгаж. Хүний итгэл битээ алдчихэл гэж хэлдэг шүү дээ. Угсаал. Дэжвүүч хийж хоногцсон байх хэрэгтэй. Хийгсэн юм зорилгоо төлөвлөж. Би одоо тэгнэ ингэн. Тэгээ тэрийг заавал биелүүлж. Ямар ч хүнээр хамаагүй. Гэхдээ буруу замаар биш. Ер нь тэгэл ер нь өстэй. Болохоос болохгүй хүртэл үзэл. Тэгээд нэгэн төрөлгүй хүн болсон хаа урж чиний хөрх оргил хаана тэрэндээ хүрээ зогсдлоо л явах хэрэгтэй шүү дээ. Гоё ярилцсанд баярлалаа. Хаяа ирж ингэ сайхан Андаа. хаяа ирж сайхан ингэж сургаал сонсчээ. Хаяа илсүүлж. Амттай байдаг шүү дээ. Тий. Нээж болохоор хинт ч байхгүй тийм төвчээртэй. Үнэхээр их төвчээртэй. Дайчин. Одоо ингэ зөндөө өвдсөн ч гэсэндээ өвдөөгүй юм шиг л энэ цоглог байдаг. Тэгээ надаас айгүй их юм нуудаг байх гэж боддгийг. Тэгээд ичдээ уусаа зөндөө хайртай. Тэгээд охин дандаа ингэ бахархуулж амьдрахыг нь хүсдэг байхгүй юу? Тэгээ чаддгүй. Бахархдаг шүү дээ чинь. Баян бахархдаг шүү дээ. Өөр их юм. Та хоёрын бахархчлал үүдээ зэрэгтэй амьдарч шүү дээ. Би болохоор амар дутуу үнэлээд идэх байхгүй өөрийгөө. Гэж чадсангүй дээ. Ингэхээсэн. Тэгээд төдөөс өдөө хүртэл ганцаараа ах утгаарыг ингээд өдөө зэрэгтэй өргөх гээд өөрийгөө золиослоод тийм үстэй. Өөрийгөө золиослоод ингээд өөрөө хүсчээсэн юмаа хийж чадахгүй, өөрөө хүсчээсэн юмдаа хүрч чадахгүй. Ах өөрөө урлагийн хүн болно гэж мөрөдөө тэгэж чадахгүй. Тэгсэн ирнэ ингээд ах утгаарыг урлагийн хүн болонгод ардлыг нь баттай гой даагаад явж чаддаг. Бүх зүйлээр гой зөвлөгөө өгч чаддаг. Миний бодлоор тийм ээж хоорхон байдаг бах. Зөндөө байдаг л бах. Гэтэ надад бол ганцхан та юм чинь. Тэгээд танд айгүй их баярлж явдаг охин нь ингээд хар багаас ингээд бүх л юмд туслаж дэмжээд ингээд олон хэлэл үглэх гэдэг шиг үглсэн ч хамаагүй тэгээд дэмжээд ингээд бүр өдөө зэрэгтэй юм болгосонд баярлалаа. Өөрийнхөө зөрүүдлээд явсан үе надад зөндөө байгаа. Өөрийнхөө зөрүүдлээд ингээд таныг амирх гомдоогоод тийм үеуд зөндөө их байгаа. Тэр болгонд намайг уучлаарай гэж. Чи хүүхдээ урдаа гомддог байхгүй. Тэгсэн чи дэмжиж явж чадсан бол одоо гэж нь одоо тийм өөртөө баярлж чадсан бол чи яг 100% чадсан гэж бас боддгоо шүү дээ гэж нөр чадлагүй байдаг. Өөр яах юм? Өөр яах ч тийм аргагүй байдалд байгааг би өөрөө мэдсээр ээж ингэсэн гэж ярих нь шал. Тэ баярлалаа. Ийм сайхан үг сониг нөлөөстэй ийм сайхан үг гэж нөр сонсоогүй. Дандаа сүүлийн үед хоёлаа орно ярьцтай. Тийм ч асуудал гэж ирдэг. Нэг ингэж чин сэтгэлээсээ ингэж өөдөөс нарж байгаа дижээ би хайртай гэж хэлж байгаагүй. Тэгээд зөндөө хайртай шүү гэж та. Ээж нь хэлсэн хэлээг хайртай гэдэг чи мэддэг болохоор байнга хэлээд байвал үн цэнэг болчих. Тэгтээ тэргөө хэлсэн хэлээг ээжтэй өстэй ажигтай хайртай гэдэг чи мэдэн шүү дээ. дахиад үсч. Эргэлт цагийн маань таны сэтгэлийн үгийг дамжуулна.